Оройн тэрэг үзэгчтэй VTV телевиз X Live хөтөлбөр эхэлж байна. Үзэгч та бүхнийг X хөтөлбөрийг байнга хүлээж авч үзэж бас Facebook хуудасаар болон манай пэйж хуудасуудаар өөрсдийн санс сэтгэлийг байнга илэрхийлэхэд баярлалаа. За ингээд X хөтөлбөр нэвтрүүлгийн багийн зүгээс маш удаан хичээж, маш удаан хөөцөлсөний үндсэнд өнөөдөр маш чухал сэдвийг оруулах гэж байна. Энэ бол хар тамхи. Үзэгчид та бүхэн гэр бүл, өөр хүүхэд, тэр тусмаа өсвөр насны хүүхэдтэй болвол телевизийнхаа өмнө заавал суулгаад энэ нэвтрүүлгийг үзүүлэхийг хүсэж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт хамтран оролцогчоор манай сэтгэл судлаач, сэтгэл үйлсд оролцож байгаа. Бас одоо манай өндөр зочноор хар тамхи хэрэглэдэг, хар тамхинд донцсон залуу оролцож байгаа юм. За ингээд нэвтрүүлэгтээ орё гэж бодож байна. Би та бүхэнд бас зарим нэгэн мэдээллүүдийг бэлдэж ирсэн байж байгаа. Зөвхөн Монголын тухай баримтыг байдаг юм а гэхэд өнгөрсөн хугацаанд Оросын холбооны улсад юу болж өнгөрсөн бэ гэдэг одоо мэдээлэл зөвлөсөн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Оросын холбооны улсад хэд ойролцоогоор 1 сая орчим залуучууд хар тамхины улмаас амнасаа алдсан байдаг. Ойролцоогоор 4-5 сая залуучууд ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж хар тамхинд донцсны улмаас гэмт хэрэг зөрчилд орооцолдсон хуулийн өмнө хариуцлага хүлээсэн байдаг. Энэ дундаас хөл гаргүй, тахирдтуу болсон, бас сэтгцийн эмгэгтэй болсон, сэтгцийн өөрчлөлттэй болсон. Мэдээж хар тамхи гэдэг бол клиник тал руугаа одоо шинжлэх ухааны клиник тал руугаа хандах боловч хар тамхины улмаас сэтгцийн маш хүчтэй өөрчлөлт явагддаг учраас одоо өнөөдөр сэтгэл судлаачид бид нар бас хамт оруулж байгаа. За тэгэхээр хар тамхины тухай ярилцъя. Монголд хар тамхи гэж юу юм бэ? Монгол улсыг хар тамхины дамжин өнгөрөгч улс гэж саяхныг бол нэрлэж байсан боловч сүүлийн 1-2 жилийн хугацаанд Монгол улс бол хэдийнэ хар тамхины дамжин өнгөрөгч бишээ, хэвлэгч улс орн болчлоо гэдэг ийм одоо ярианд орсон. За тэр тусмаа 13-14-өөс дээш насны залуучууд 25, 28, 30 насны залуучуудын хооронд одоо хар тамхи маш ихээр хэрэглэгддэг болсон. Үүний улмаас ч гэсэн хар тамхины улмаас гэмт хэрэг зөрчил орооцолдох, сэтгцийн өөрчлөлтөнд орох, за тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэх түрүүчээс ахвал одоо 15-18 жилийн яалагдлаад эхэлсэн байж байна. Ингээд Монгол улс бол Оросын холбооны улсад зөвхөн 1 сая хүн хар тамхины улмаас гэмт хэрэг зөрчилд орж байгаа бол хятад хэд байгаа вэ? Бид нэр Орос, Хятад гэсэн дэлхийн хар тамхины хэрэглэгч асар том 2 гүрний завсрын улс байж байгаа. Ингээд Монгол улс бол дамжин өнгөрч биш, нийлүүлэгч одоо хэрэглэгч болсон ийм байдалтай байж байгаа. За ингээд хар тамхины тухай яриагаа эхлэе. Шууд зочнотойгоо ярилцъя. Зочныхоо өнөөдөр бол ярилцлагыг хөтлөгч сэтгэл зүйч гэхээсээ илүүтэйгээр зочныхоо ярианд анхаарал хандуулъя гэж бодож байна. За ингээд ярианд оръё. За тэгэхээр зочин хар тамхиг хэдийнээс хэрэгжилж эхэлсэн тэ энэ бүхэн хаанаас юунаас болж эхэлсэн бэ гэдгээс яриа хэлж байна. Юу л та чи жоохон буруу яриад байна л да. Яа буруу ярьж нэг л хэрэглэдэг л шүү дээ. Хэрэглэдэг гэж яаж болохгүй байхгүй. Гэхдээ энэ чинь хар тамхинаас хэрэглэгч гэдэг чинь арай ондоо болоо чинь. Тэгээд ер нь л залж хөрөлд багтахгүй юм л дээ. Анхнаасаа гэсэн чинь нэг бол раахгүй тийм. Гэнч ус ер нь юу байхгүй. Энэ талаас ярих гэж аюу тийм ярихтай асуудал тийм. Заавал ингэж тийм яг нэршил харагдаж болохгүй нэг. Ер нь тэр санаад. Тэгээд энэ бүх зүйлийн талаар зүрд мэдж ирсэн гэвэл заах байж болох юм. Тэгээд энэ ч мэдсэн гэж ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээд мэдсэн та 5-6 жилийн өмнөөс ерөөдөө зүгээр энтлийн зүгээр мэдлэгтэй болсон л доо. Мэдлэг гэж ярина тийм мэдлэгтэй болсон. Тэгээд энэ бол юу юм бэ л шүү дээ. Ер нь зүгээр хүн амтнаас сонссон л да миний үг шүү. Тэгээд хүн амтнаас сонссон л да ер нь одоо Монголд ингээл маагаар таг дүлээ гэдэг болохоос энэ зүйл чинь баг хэлбэр нь бол их хэрэгтэйсэн юм билээ. Энэ хүмүүс ярьдаг шүү дээ. Хүмүүс юу ярьдаг байхгүй.
хэлбэр нэг хэрэгтэй байсан. Наан бол биш. Одоо л нэг хүмүүс тэгэл нэг гинт нэг тийм юм үзээгүй юм даахгүй байсан юм шиг ч юм уу те. Тэг сонирхоод ханд. Хамгийн ирээд нэг юм утсан аюу хүчтэй байсан юм байлээ. Гэхдээ ер нь бол яг социализмын нэг юм утсан юм лээсэн. Тэ. Одоо ингээл ярианаар сонсоод байхад ингээл сайрны ингээл юм ах нарын үед ч гэсэн байсан. Тэгээд тоо тэдрээ өөрөөсөө тэгээд дотоод хэрэгэлдэг л тэгээд шааж магадгүй гэсэн юм лөө бас тэгэл тэрнээс ч хаашаа бол одоо энэ чор нэвтрээд хэрэглэх зам болцсон гэдэг дөрөв чидгэж яриадлаа. Хэрэглэх зам болцсон гэдэг үгүй шүү дээ. Хэрэглэх зам гэсэн аахгүй. Энэ ч бол тийм ингээд одоо зүгээр одоо ч яа гэдэг сэсэсэдээ үуч байна. Энэ ч интернет төвчсөн зурагт их олон лист орсон хүмүүс ингэж яриад байгаа байхгүй. Тэрнээс энэ ч бол андамц яриагаар ч юм уу эсвэл ингээд энэ янз бүрийн хардгүй байсан юм байна л үзээ ингээд Монгол бол бүр ингээд сүлжээгээ бий болгоод тэгээ бүр хүмүүс тараад хэрэглэх нь хэрэглээд үхээд өнгөрцөн бүр одоо ингээд нэг олон нийтийн хэлбэр их олсон болохоор хүмүүс тэгж хараад одоо мэдээд байгаа байхгүй. Даалт байсан юм ийлэлээд байгаа болохоос энэ зүйлээ лээжлээсэн зүгээр. Тэгэл уус нэг тоодгүй ер нь лээжсэн. Тэгээ үүнээр ерөнхийдөө 5-6 жил мэддэг болсон. За тэгээд яаж хэлж гисэн? Тэгээд хэрэглэж ярьж авахгүй гэж байна. Зүгээр мэддэг болсон гэдэг байгаа шүү дээ. Тийм мэддэг болсон. Ер нь гэхдээ нэг юм харж ирсэн нь ер нь одоо тэгдэж шүү дээ. Хүн өөрөө муу ингэж хэлдэггүй тийм ээ. Хэдий чинь ч өөрөө муу ингэж хэлдэг. Тэрнтэй адилхан энэ зүйлийг хэрэглэдэг гэж хэлж хэлэхгүй шүү дээ. Тэр ер нь мэддэг ч юм уу. Гэхдээ мэддэггүй юм гэж аах. Нэрээ. Зүгээр ингээд хотлог зүгээр нэг ингээд ер нь олон яриа үнэн гэж ярьдээ шүү дээ. Тэгэхээр одоо Монголд 13 наснаас нэг 27 болоод ч юм уу те. Насны залуучуудын бараг 90% нь ямар нэгэн байдлаар энэ зүйлийг ч те харсан ч юм уу харснаас донтогч хүртэх хэмжээнд байгаа шүү. Бодлоо ш. Одоо ингээд одоо чинь хараа түүхтэй. Хэднээс төгтөө? 17. 17. Үдсэн шүү дээ. Үдсэн байхгүй юу? Үгүй шүү дээ. Хүмүүс мэддэггүй байхгүй эцэгчүүд. Одоо яар мэддэггүйгээд яар мэдлэг байхгүй нэрээ. Одоо ингээд арх утсан ингээд ороод ирдэг гэхдээ те. Арх утсан яадаг. Гэхдээ ороод ирэхэд хүн амнаас найрах юм шүү дээ те. Аам байхад авах шүү. Танк татсан яах вэ? Баригдана. Хэрэглэдэг гэдэг яаж мэдэх вэ? Зөвсөн мэдгүй шүү дээ. Одоо танд чинь яам одоо та хүүхдээ хэрэглэсэн гэдэг одоо мэдэх тийм танд одоо мэдэх юм байна. Одоо нүд нь улаасан байж болох юм. Миний одоо олж мэдснээр шүү дээ. Нүд нь улаасан байж болно. Үйлэн цэгцгүй хяналттай байж болно. Үг гэлний хөв цэгцгүй хяналтгүй болсон байх. Эсвэл хүний ярьж байгааг ойлгохгүй юм уу? Хэд хөөрлийн байдлаас салж чадаагүй байх. Тиймэрхүү шинжүүдээр одоо гисэн зүгээр би тийм юм дуулсан шүү дээ. Танд мэдлэг байна. Ерөөхдөө физиологийн болон сэтгэл зүйн өөрчлөлтөөр нь л мэдэх боломжтой л та. Тий хөвчлэн яг уу Монголд бол яаж юм гэхлээр нөө сэтгцийн өвчний ангилалд оруулаад одоо өөр сэтгцийн өвчний онш өгöd. Яагаад гэхлээр нөө чи сая хэлсэн шүү дээ тий. Одоо хүн өөрийгөө хэргэлдэг гэж хэлдэггүй учраас гэдэгжсэн шүү дээ. Эцэг ихтэй ч юм уу ойр тойрныхондоо одоо магадгүй энэ нь өөрөө хуулийн чанга учраас одоо эмч нарт ч юм уу хэлдэггүй тэрнээсээ болоод сэтгцийн өөр өвчний ангилалд ороод эмнэлэгт хэвтээд байгаа тохиолдлууд байна. Мэдэх боломж байна. Таад мэдэх. За одоо ингээд бид нар асуултанд дарилгаж чи яриа л да. Яаж тэр ингээд одоо энэ ч үдчихэж байгаа хүмүүс те. Үдчихэж тэр ингээд ер нь мэддэг шүү дээ. Нэгдүгээр тэгээд ингээд янз бүрийн ингээд кино мөн янз бүрийн тэр мэдээлэл байгаад байгаа. Одоо ингээд нүдэн удаасан ч юм уу те. Ямар байдлаар ингээд юм хэлий баатар кинонд хийжээс тэр зүйлийг байтар гаргадаг юм аа. Яг оюун цадны сайжруулдаг. Оюун цадны сайж илэрдэг. Оюун цадны сайжрна гэдэг чинь
илүү сайн хяналттай болно гэсэн үг. Одоо ингээд арх одон хүн чинь ингээд өдрөөх агчин болоод дээ шүү дээ. Харин энэ төрөл мөрөлд байгаа хүмүүс чинь өдрөөх тусам бүр илүү хэнгийн шиг болж ирдэг. Бүр архихгүй болж ирнэ гэсэн үг. Бүр ингээд өдрөөх тусам олон ингээд юм сэмбигээл ерөөсөө ингээд гаднаас мэддэхээ болоод эхний нэг ганц хоёр удаад мэдгэж байгаа. Тэрээс хойш бүр мэддэхгүй болчихсон. Өдрөөх тусам. Энээсээ болоод гибдэрт оролцолтол ямар ч үйлдэлийн хяналтгүйгээр та нар хэрэг тариал тэ гудамжинд гараад ирсэн илээ болоо олцсон шүлсэн өмнө гоочсон эсвэл ямар ч хяналт байхгүй гудамжинд унтсан эсвэл гимтэр үйлдээд тэрнийхээ болоод согтуугаас илүү аимшигтай гимтэрүүд хар тамгис гарч шít. Хамгийн олон өхлүүд хар тамгис гарч шít. Яагаад хар тамгид насарсан хүмүүсийн тоо саяар тоологдож гэлээ. Яагаад хар тамгинд оролцсон хүмүүс одоо юу гэдэг эдийн засгийн хувьд бүх юм дуусчихна. Ойлгохгүй байхгүй бас тэгэхээр энэ мэдгүй би доктор сайн над хамаагүй тэр бол хүмүүс өөрсдөө авчиг байдаг байхгүй. Тэр хүмүүс тэгээд гэрээндээ бас энэ ч бас дотор нь орж зүгээр өөр юм байгаа ш. Тэрээс хүмүүс гаднаас нь дүгнээд бас өөрөөр дүгнээд байгаа байхгүй. Орж дотор нь байгаа шат өөрөөр дүгнэдэг энэ чинь. Бас ингэж бас ярьж болохгүй энэ бол. Тэгээ одоо за болохгүй тухай асуудлыг өрхөө. За Монголд хичнээн төрлийн ийм хар тамхи масруулах бодис байна. Ямар боломж байгаад байгаа юм бэ? Монголд бол жишээ нь одоо юу л байна л да. Мэдээж нөгөө юуны хэллэг гэж байгаа шүү дээ. Техник хэл байгаа шүү дээ. Техникийн бас хэлнүүдээр бол ер нь бол тэрийн хэлсэн зүгээр баг тийм үү? Тийм. Хацаа гэж юм байна да. Хацаа бол хамгийн түгээмэл. Хацаа гэж нэрлэдэг. Эсвэл тэрнээс айгүй тийм яригтай нэг юм байдаг. Хүн бол өөр нэрлэдэг. Одоо ингээд тийм жижигхэн одоо жишээ нэг юм крүү гэж байдаг байхгүй юу? Нэг крүү бол 5-11 гишүүнтэй. Ер нь одоо ингээд групп болоод үрсэн гэсэн. Групп байдаг хэрэгтэй. Тэр нь болохоор яг ингээд ямар гэхдээ ихэнхдээ тийм группуд бол юу байдаг байхгүй юу? Яг нэг ангийн хүмүүс юм тийм хүмүүс биш. Ерөнхийдөө ингээд танилаараа нийтгэрээ нээсэн нэг 5-10 хүмүүс байгаа. Гэхдээ үз санаа бодол нийлдэг тийм. Мөнгө төргөн дээр болдог наа за тэр дунд нь болохоор дотроо тэр нийлэгдэх ямар ч таа. Яг та нээдэг штэ. Би энэ дээр нээдэгтэй. Би энийхээ фрезент мэддэг те. Нээдэхээр нийлсэн. Тэр чинь дотроос нөгөө зохион байгуулалтны шал андаа тэр чинь зохион байгуулалт болсон штэ. Ер нь бол тийм та дотроо нэг 5-10 тэгээд дотроо бүгдийг нь өөр янзаар нэрлэнэ. Тэ. Бүгд өөр одоо жишээ нь ингээд нэг нь ингээд гөөмэй гэж яг одоо нэг төрлийн нэг юм байгаа байхгүй юу? Одоо нэг тий одоо хамгийн өвчтэй байгаа нэг юм байгаа шүү дээ. Тэрийг одоо жишээ нь нэгт нь болохоор мөөе гэж нэрлэн тий. Зарим нь болохоор гөөмэй гэж нэрлэн, гөөхий гэж нэрлэн. Нэг нь болохоор зарим нь болохоор цагаана гэж нэрлэн тий. Тэр нь крүү болгоно өөр гэсэн нэгшилтэй. Тэгээ дээрээс нь крүү болохоор дотроо ингээд угаасаа ерөөхдөө тэдний крүү, эдний крүү гэдэг тустай байдаг байхгүй юу? Тэгээд бүр хар тамхичдын бүлэглэл гэсэн үг тийм. Ерөнхийдөө хэрэглэгчдийн групп. Тэгээд ерөнхийдөө яг юу вэ? Ингээ харагдчихтэй ингээд ийм их шатамжлагтай юм байна. Хэрэглэгчд гэж байгаа. Хэрэглэгч хүртгэгчд одоо ингээд зөвхөн хүртэх үүрэгтэй. Бодлоо авалт тэгээд авлаа штэ. Тэрийг өөрөөсөө хүртдэг. Тэрнээс цаашаа дамжуулдаг. Тэгснэ хаслер гэж байгаа. Хэрэглэгчэн дээр. Хаслер. Одоо хасл хийн гэдэг тийм яриа ингээд зүгээр тэгдэж штэ. Ингээд годомжаар ингээд хүмүүс ингээд алхаж байгаа штэ. Алхаад яаж хаад ингээд 2-3 хүн яриад яваад штэ. Хасаагүй. Годомжийн ингээд хүн жишээний сонсох юм бол санаатаагаар одоо донтуулахын тулд хэрэглүүлэхийн тулд ард нь гэж мессеж өгöd байгаа гэсэн үг. Санаатаагаар ч санаандгүй ч юм. Ер нь айлтал нь зөв. Тэгээд хаслер гэж байгаа. Хэрэглэгчэн дээр хаслер гэж байгаа. Хаслер гэдэг нь болохоор одоо нэг гараар нийлэгч нөхөр байгаа шүү дээ. Тэрнээс аавна, дундаас нь тасалж өөртөө аавна. Өөртөө одоо нэг хэсгийг одоо ингээд наад ингээд 5 грамм мөнгөлөс тэгэхээр 1 граммыг нь авснаа 4 грамм мөнгөийг 5 грамм мөнгөөр зарна гэсэн үг байхгүй. Хэрэглэгчдэг. Дундаас зөв тасалж дамжуулах гэсэн үг. Тэр хаслерууд бол гэхдээ их ихтэй ганцаараа ажилладаг. Ганцаараа байдаг. Хэрэглэгч таваар крүү байгаа шүү дээ. Крүү дунд дотор бас нэг хаслер байдаг.
Одоо ингээд гэхдээ 5-10 одоо тэр гөрөө дотор болохоор нэг нь заавал амжилт аваагч гэдэг. Тэрс бүгд аваагчд биш. Нэг нь авчирдаг нөгөөд нь нэргэлдэг тий. Тэгээд хаастлын дээр болохоор дилер гэж байгаа. Дилер гэдэг нь болохоор яг үндсээ одоо борлуулагч гэсэн үг тий. Тэгээд борлуулагч дээр бас хүн байгаа. Тэр нь болохоор бизнесмэнүүд. Тэр бизнесмэнүүд болохоор өөрсдөө харт амжилтад биш. Өөрөөсөө бараа бүтээгдэхүүнийг одоо авлаа. Яг дилерүүдээр зарууллаа. Хаастлууд дилерүүдээс аваад хасаж хэдий эсвэл болгож хаваалаа хүмүүст тараалаа. Ерөнхийдөө яг одоо маад гадных ямар гэдэг юм бэ? Миний мэдж байгаа шат амжилт бол тэр байгаа. За, асуулт асуучлах уу би? За. Одоо ингээд нөгөө 4 үе шаттай байгаад байгаа шүү дээ тий. Энд нь насны ангиллаар авч үзэх юм бол яг ингээд нөгөө ямар насныхан одоо ангиллагдаж байна. Эхний үе дээрээ яг тэдээс тэд гэж тодорхойлогдож байна уу? Эсвэл яг бүх үе нь адилхан байна уу? Юу байгаа. Одоо бүр 13 наснаас эхэлж байгаа шүү. Одоо яг. Одоо чинь би сүүлд ингээд нэг годомжийн 50 цацаа зарах гэж байгаа 10 жилийн 2 хүүхэд бацаан гэдэг юм талаар ингээд миний ажил бүр ингээд бацаан ингээд зүгээр тоохгүй яриад инээлдэр цааш явчихж байгаа байхгүй. Нэг хараас нэг 8-9 ангийн хүүхдүүд тий. Шинэ шааж үзсэн нь шааж үзээгүй. Одоо зөвхөн гэхдээ энэ хараад л гэж байгаа. Гэхдээ энэ аягүй чухал үг шүү. Ер нь бол одоо ууфо гэж ярьдэн штэ. Одоо л ерөөхдөө залуучд ярианы хэллэг шаахуу гэдэг үг тийм үг болоо өөрчлөсөн. Одоо тиймэрхүү зүйлс хооронд ингэ ярьж байгаа юм шиг штэ. Ишсгэр гэсэн тий. Тэгвэл тэр зүйлийн талаар л ер нь бол ярьж байгаа. Яг тэр хингистэй ерөөхдөө 13-аас 23-4 насны хооронд л байгаа. Аюу залуу. Ер нь залуу. Тэрнээс дээш наслаад ирж тэгэх юм бол өөрөөсөө хааслаар болж ирдэг. Ер нь бол ингээд олон жил ингээд гарсаад ирэх юм бол хааслаар болж ирэх нь. Тэгээд ерөөхдөө хаасларууд нь нэг 20 хиттэй залгаж ирээд дандаа. Баанасны 10 докторд арай хааслаар нэтэр бол хийхгүй. Дэлгүүрчсэн ер нь бол нэг 20-ээс 30 жоо наснууд нь өгсөө явчихдаг. Тэр ч одоо ийм их сүрэгч та одоо эхлээ хэрэглэж байж өөрөө хаасл хийж сураад сүүлдээ дилер болдог гэсэн үг байхгүй. Тий. Харт амтны улмаас таны бие сэтгцэд ямар өөрчлөлт гарсан бэ? За та бол магадгүй бүр магтаж ярих гэдэг байгаа шүү. Гэхдээ эн чинь тодорхой хэмжээний үнэтэй. За сүүлийн үед харт амтчид харт ам хэрэглэж байгаа залуучууд хүүхдүүд биений иргэн тойронд олон газараар явж олон хүмүүстэй уулзлаа. Олдсон бүх мөнгөө өгдөг болсон гэж. Гэрээсээ хулгай хийн. Сүүлдээ одоо мөнгө төгрөг олдохгүй бол одоо ер нь бол тэр донцсон хүмүүс бол хүн алхаас ямар ч асуудал байхгүй буцахгүй болдог гэж. Дээрээс нэмээд тариураар хэрэгэлдэг залуучууд бол хөл гар одоо бүх тариуруудаа тарьсаар хагаад тарих талбаагүй болоод тэгээд тэр эсийг нь махан одоо ялзар салбраад ясны хүртэл гарсан тохиолдол байдаг гэж. Тэ. Ийм булсаар байж одоо хаслар маслар гөрүү мөрүү гэл ингээл хэрэглээл ах. Энэ ч тэгэл юу шүү дээ. Гүн байдаг аахгүй да. Юм ингээд миний хэлж байгаа үгтэй үнэ. Зүгээр энэ үг бол айгүй үнэ. Одоо ямар нэгэн байдлаар зүгээр яг зүгээр үүд гэж байгаа юм биш. Энийг бол айгүй сайн мэдэх хэрэгтэй. Нэг л аюултай мэдгүй болохгүй хизэж хар тамхины ингээд ийм төрлийн зүйлээс ингээд ийм нэг дуслаг ч юм уу нэг зүйл үзээгүй хүн хизэж энэ ертөнцийг ойлгох гэдэг нь болохоор эргээр ойлгох гэж байгаа юм биш. Энэ яг яагаад гэдгийг юу ч ойлгохгүй байхгүй. Яагаад ингэж гэдгийг энэ зүйлийг одоо яг хэрэгэд үзсэн үл яг юу болоод байгааг мэддэг. Тэ? Одоо ингээд аюу олон юу байгаа л да. Төрөл байгаа л да. Тэгээд ийм байгаа л байхгүй. Тэгээд би бол одоо ингээд зөвхөн юу яана. Одоо батан ч юм уу те хэрэглэнэ өөр нь хэрэглэхгүй гэдэг. Тэр бол тэр шиг бодлоо юм байна байхгүй. Хүн угаасаа даварч хэлдэг те. Тэгээд нөгөө энэ зөв хязгаар хүн биш. Нөгөө нэг одоо ингээд төрөл одоо ингээд чинь Монгол 10 хэдэн төрөл ингээд бүр гэлнээр байж байгаа тий. Тэг ингээд тэдрээс ингээд олон илүү их одоо ингээд мэдрэмж авахыг хүсдэг тий. Одоо секстэй адилхан байхгүй.
Одоо жишээ тийм донтох хэлбэр та одоо чинь ингээд зөвхөн ингээд дээлтэн гараад ингээд хөдлөдөд тавтай биш шүү дээ. Тийм шүү дээ. Эмэгтэй хүн одоо ингээд энэ чинь шал өөр шүү дээ. Тэгээд өөр одоо шинэ байрлал тус үзэх хэрэгтэй адилхан тэгээд хар тамхиг яг тест л үзэн шүү дээ. Ер нь бол Тэний донтох хэлбэр бол юу аахгүй. Яагаад ингэж донтоод гэхээр нэг хэрэгж үзээгүй мэдгүй гэдэг шалтгаан чинь тэр байхгүй. Яг ингээл одоо ингээд төрөл бүр ингээл юу байна штэ. Ингээд төрөл өсөөд ирнэ штэ. Тэгтсэн юу яадаг? За юу чалаа. Одоо шарсах гэдэг талаар ярих гэдэг тийм. Шиш. Одоо юу байна штэ. Эдгээр чинь дотроо ингээд дандаа ингээд нөгөө нэг илэрлүүдийн төрлүүд нь хондоо. За жишээ нь ингээд жишээ нь одоо бацаан гэж нэг юм байгаа байхгүй. Бацаан уу одоо ингээд хүмүүс одоо аюулсан мэддэж штэ. Олсоор мол те. Тэгээ одоо энэ давхан сэлэн гэхэрдэн дээр их одоо байж идэг. Тэрийг ингээд юу байна штэ. За тэрийг ч одоо яриулт юм жаа. Тэр болохоор одоо сонсол сайжрна. Сонсол маш дээр одоо нэг ультра сонсголтой болно. Одоо эдний хэлээд байгаа сонсол сайжрна гэдэг би бас асуусан л да. Сэтгцэд маш хүчтэй өөрчлөлт ордог. Сэтгцэд маш хүчтэй өөрчлөлт орсныхаа дараа нөгөө сонсголын мэдрэмжүүд нь өөрчлөгддөг. Онцондоо нөгөө нэг бусад чимээнүүдийг сонсож эхэлдэг. Энэ нь болохоор нөгөө мансуурлын айгу том хэлбэр болчихж байгаа юм байна. Гэхдээ энэ олсны төрлийн ургамлыг одоо мансуурлын хэлбэр нь ондоо болохоор донтохгүй гэж яриад байгаа бол энд донтцсон маш олон залгаж байгаа. Үнэхээр ихлэх штэ. Ихлэл. Тэгэд ийм байгаад одоо интернет эдрийг хөгжиж байгаа штэ бидэртэй. Өмнө цаг үед ямар байсан юм бэ? Одоо жишээ интернет рүү ороод одоо ингээл бин аврал мьюзик интернет гэж яддаг байхгүй юу? Одоо тийм юм сонсдог. Тэр болохоор одоо ингээд энгийн үед ингээд хүн ингээд сонссон штэ. Тэр ерөөсөө ингээд энэ зүгээр ингээд нэг битээр дууралт өгч юм яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь би наарал мьюзик дотроо ингээд аягүй олон нөгөө нэг одоо хар тамхины төрлүүд дээр хуваагдсан байдаг. Одоо та хэрвээ ингээд вид хэрэглэсэн үедээ сонсох гэж юм гээд тэг ингээд энгийн үе сонсохоор нэгхийн цогцолт байж байгаа. Тэг ингээд вид хэрэглэсэн ард сонсохоор гэдэг чинь ард нь вэснийг анзааргүй байдаг. Тэр чимээ сонсогддог чинь одоо тэр хөгжмийг сонсох үедээ яг нэгэндээ одоо энэ хар там хэрэглэж байгаа залуучууд нэгэндээ ингэж ярьж сурталчилж ойлгуулдгаас болоод нөгөөдөл нь энийг гоё юм гэж ойлгоод тэр хөгжмийг сонсд юм уу эсвэл сонсохгүй мэдрэмжийг авд юм уу эсвэл одоо бүр өөр яд юм уу за фэйсбુક одоо сошиалд явдаг штэ хар там хэрэглэсэн үедээ зурсан зураачийн зураг гэл тэ шал ертөнцийг өөрөөр хардсан байдаг. Гэтэл энэ бол шинжлэх ухааны хэлсээр бол энэ сэтгцийн асар том өөрчлөлтөнд хүргэдэг. Сэтгцийн асар том өөрчлөлт. Энэ сэтгцийн асар том өөрчлөлтөнд донтоод энээсээ гарч чадахгүй бол нийгэмдээ зохицож чадахгүй болж эхэлдэг. Өөрчлөлтөө авахын тулд дахин авахын тулд юу байдгаа барж эхэлдэг. Энэ өөрчлөлтийн төлөө судсаа тарьдаг, хурууга хандаг, огтлдог, гар хурууга тас хатцсан тохиолдол байж байна те. За одоо жишээлбэл Америкт бол сүүлийн үед гарч ирээд байгаа тэр зомби гэдэг чинь одоо зөвлөлт кино болно шүү дээ. Тийм үү? Гэтэл сүүлийн үед хэвлээд байгаа тэр хятадаас гаралтай байж байгаа. Энэ бол химийн бодис юм байлээ. Химийн бодисыг мөс бол биш. Нэг бас нэг өөр төрлийн химийн бодис. Би нэрийг мэдэхгүй байна. Химийн бодисыг хэрэгэлсэн үед ерөөсөө л хүн амьдараа одоо зомби болж шуурдаг. Фэйсбүүкээр, ютубаар бичлэгүүд нь зөндөө их байждаг тийм. Гар хуруу байшгүй ихээр нугардаг, үе мөч нь уян хатан болдог. Хөдгөөний хувьд ерөөсөө амьдараа зомби байдаг ч байт юм уу? За эсвэл одоо за ер нь ихэнх хар тамхичд бол нөгөө мансуурлын байдалтай үедээ юм итгэж байждаг. Ер нь хар тамхинд орсон мансуурсан болов уу мансуурлын байдалтай байжод бусад нөгөө бистлэр авт таашаалуудыг хэрэглэхээ болоод эхлэхээрээ юм итгэхгүй байх тэгээд биеийн хөдөлгөөнгүй байх энэ төрт ороод ирэхээр ер нь амар туранхаа өөрөө ч гэсэн бас их туранхаа шүү дээ. Хэрэглэхээ болоод ингээд та бол ингээд болоод удцсан байлаа гэлээ гэхэд тийм үү. Ингээд биений чи өөрсдөө ерөөсөй гараагүй шүү дээ. Юу л да. Тэгээс зүгээр нэг юмны талаар айгүй тодорхой ярих гэж бодож байна. За ерхэд за зүгээр би одоо ингээд тийм за энгийн нэг одоо ингээд тийм хар тамхи
одоо ингээ хэрэглэгчтэй мэдгч хүний яг одоо ингээд энэ богинохоо одоо түүхийг ярил л да. Тэр ингээ ер нь дамжлагыг одоо бид нар яах ёстой маяг хэр залуучуудад сургамж болох зүйлийг л өгөх ёстой. Та бид нар тэгж тохирж орсон шүү дээ. Залуучуудыг энэ рүү донтуулахгүй бай, ийм хэцүү байдалд оруулахгүй бай, тэ? Яах вэ? Энийг хэрэглэснээр та ямар хохирол амссан бэ? Юунд төрсөн бэ? Тэ? Яагаад бүр ингэ тардагтаа тулсан бэ гэдгийг ярих гэсэн. ерөнхийдөө зүгээр анзаараас гэж бод нэг юм ярьж зүгээр ерөнхийдөө бол за одоо ийм одоо эцэг эхчүүд ялангуяа мэдээсээ тэ. За тэр нэг зүгээр хүүхэд байж гэн. Зүгээр нэг шахах хүүхэд. За нэг за одоо цагт штэ. Нэг 8 9-р анги мангаач юм ингээд сураад явж байгаа тий. За ингээд сураад явж байгаа Facebook орлоо. Facebook-оор ингээд найзууд нь ингээд одоо чинь трафик гэдэг хөгжим одоо Монгол аягүй хүчтэй дэлгэрч байна. Тэгэхээр би трафикаас өмнө байсан л да. Гэхдээ одоо миний ингээд нэг бас мэддэг хүмүүс байгаа байхгүй. Одоо трафик хөгжим гэдэг хөгжим болохоор тэр зэгтээ одоо хар тамхины бас хүчтэй сонсолтой хөгжим. Одоо чинь за одоо өнөөдөр байгаа хүүхдүүд нэгдүгээр трафик сонсно. Одоо ингээд яг ингээд үзээрэй нийтээр ингээд трафикийг таахаар ингээд 17 18 настай дандаа дуучтай их товчд. Тэд нар болохоор ингээд ерөөс хэрэглэснээр ингээд өөс татаад хаар тамхи барайл те дандаа тэгснээ ингээд лооны хөвгөн вид so good мод те тиймэрхүү өгдөртэй. За одоо чинь за тэрийг их үзэж байгаа интернет орж үзнэ. За тэрний араас болохоор 10 жил дотор болохоор юу байдаг? Одоо анги болгонд нэг хар тамхи чинь байгаа. 9-р анги чинь 10-р анги дотор анги болгонд нэг хар тамхи чинь байгаа. Тэр нь хар тамхи дотор ярьж байгаа. Өгшөө ийм тийм ийм энэ чинь ингэдэг байхгүй чи энийг сонслоо. Энэ ингэхээр ийм байдаг байхгүй амар. Нөгөөд нь гаахан тий. Тэгээ нэг өдөр дагуулж авна. Ах нар дээрээ байгаа чинь тий. Хоёр ах дээрээ ч юм уу тий. Тэгснэ анхад хэрэглүүлж үзсэн. Тэгээ анхад хэрэглэж анхадаа хэрэглэхэд ордог. Нөлөөлөлт үйлчлэхгүй. 2-оос 3 4 дахьтэр нь үйлчлдэг. За тэгээд эхний удаад болсонгүй гэж бодсон. Гэхдээ тэрийг тэгтээ яг тэнэрүүлж авчихсан. Өө яг надад орохгүй юм л гутрч хүлээж авдаг. Тэсэл надад орох юм байна ашгүй дээр гэж хүлээж авахгүй. Яагаад болохгүй байна надад дээр гэж хүлээж авдаг. Тэгээ 3 4 удаад өөртөө оруулахын тулд хичээгээд тэгээ ингээд хэрэгжүүлээд ингээд явж байгаа штэ. За ингээд явж эхэлнэ. Тэгэхээр ингээд өөрөө ингээд юм судалгаа хийж эхэлдэг тий. За энэ бацгаанаас л цааш өөр юу байдаг юм те Панжраа байна, Шинжаан байна те одоо нэг чи үргэлжлэн хэлбэр чилжмэлцэмүүд байгаад байгаа байхгүй. За тэдрийн үзье тэдрийн үзэж эхэлнэ. Тэгээ сүүлдээ ерөнхийдөө хамгийн томроо нь орж эхэлнэ. Одоо нэг 200 энэ болгоныг бүгдийг мөнгөөр худалдаж байгаа шүү дээ. Мөнгө хаанаас олох вэ? Гэхдээ мөнгө угаасаа ойлгомжтой. Ер нь бол эхний ээжид хүүхдүүдийг донттлон ортлон одоо нөгөө үнгөө өгдөг гэж үнэн үү? Үнгөө. Ер нь л үнгөө. Тэгэд юу байхгүй. Нэг найз хэрэглэж байхгүй. Хэрэглэж донтолсон. Шинээр хэрэглэж болохоор найз гэхдээ ер нь бол хүн бол ганцаараа хартаа гэж боддог. Ер нь бол героин ч юм уу те янз бүр хүндрэлтэй хартаа биш бол хүмүүс дандаа цогтаараа татдаг. 5-уулаа 10-уулаа нэг дор цуг сууж байгаа цуглаж байгаа эсвэл 3-уулаа 2-уулаа ч юм уу те дандаа татдаг. Энэ болохоор сандаа бүлгээр үүсдэг юм. Тэгээ ингээд нэг нь хар тамхичин байдаг, нөгөөх нь болохоор дагаж дөөрөгч анхан суралцагч. Тэгээ нөгөөх нь нэгийг мөнгө гаргах хэмжээнд хүртэл нь оруулаад дараа нь тэр хэрэглэгч нөхөр нь шинэ орогч байгаа мөнгөөр өөрийгөө тэжээж эхэлдэг. Ер нь бол тэгээд ерөнхийдөө нэг тийм их ажиллахтай явна. Монголд хар тамхины олдоц хэрэг байдаг вэ? Ер нь хар тамхи мансар төрлийн бодисны олдоц хэрэг байдаг вэ гэдэг асуулт. Амар хэрэгтэй. Амар. Зүгээр л тийм шүү дээ. Одоо зүгээр ямар ч би сүүлд Facebook дээр пост таарлаа. Тэр пост та хаалаар нэг юм байгаа байхгүй. Нэг хүүхд ингээд Статконы ингээд энэ зураг тавьсан байхгүй. Тэгсэн чинь доор нь зөө нэг ингээд 100 хэдэн коммент байгаа юм зөө. 10 жилийн Статконы зураг тавьсан чинь доор нь ингээд комментэн дээр нь туулган цаас нэг хүүхд зураг тавьсан. Доор нэг хүүхд чөлөнч тавиад, доор нэг хүүхд усны сар тавьсан байхгүй. Доор нэг хүүхд төрчний зураг тавиад. Тэр ингээд ямар ч коммент байхгүй, өргөн коммент байхгүй, зургийн коммент ингээд 100 хэдэн коммент орсон байхгүй. Нэг цагийн дотор л хийсэн пост байгаа байхгүй.
Тэгсэн чинь бас бүр ийм пост яваад л та ингээд юм тоглоом цааш ингээд юм удаач нүд мэд ясна мэдж байгаа лайк майк гэсэн чинь 400 500 лайк майк авч авсан. Тэгэд ингээд бодоод үзэхээр одоо ингээд зүгээр юу юм штэ ерөөдөө их нь өсөр насны залуучлаа байгаа. 20 дэд залууч. Тэдгээрээс ингээд яг ингээд ерөнхийн ингээд нүдэрээ хараад энэ ч жоохон наатадаа гэсэн нөхрөөс очоод зүгээр жоохон тойроо замаар асуухад бол шууд хэлээл. Тэгээд эцнээс нөө шат амжилттай байгаас за би хүн рүү яриад байгаа нөгөөх нь хүн рүү яриад нөгөөх нь хүн рүү яриад тэгээд буцаж хүн хоорондоо дамжиж ясаар байгаа тийм. Гэхдээ ер нь одоо олдорч бол ер нь бол сайн шүү дээ. Аимшигтай шүү дээ. Байна л та. Одоо ингээд зан чанарын хувьд гэх юм уу те ямар одоо зан чанартай өсвөр насныхан ихэвчлэн одоо хамгийн түрүүнд автагдах магадлалтай одоо яг нөгөө нэг хувь хүний нэг тийм тодорхой зан чанарууд байгаа шүү дээ те одоо аим хайч гэдэг юм уу эсвэл сониуч гэдэг юм уу одоо ямар төрлийн зан чанартай хүмүүс ихэвчлэн автагдах магадлалтай хамгийн түрүүнд магадгүй те одоо урд татагдах магадлалтай гэдэг юм. Аюултай асуудал байхгүй яг өндөр бол бүх төрлийн зан чанартай хүн татах магадлалтай. Одоо жишээ нь ингээ юу гараа штэ хаар там хэрэглэж үзэхэд нөгөө гэр одоо жишээ нь ойр хөвгч гэр бүл стори ч юм хамаатай байдаг ш. Одоо ингээд аав нэг бол архин хэвтрэх донтогчсэн бол хүүхэд нас донтогч байдаг юм. Эсвэл аав ээж нь хэвтрэхийг архин холбогчод яг тэр нэг заавал нэг арх марх ч юм уу тийм хүмүүсүүд нэг ойр цэвэр байдаг ш. Тамхин ч юм уу тий аав ээж нь татдаг гэдэг татж сурсан. Хар төгөл тийм бол аахгүй. Бүх төрлийн зан чанар. Яг тэгэхээр нөгөө нэг одоо хүн болгон ингээд өөрт нь байгаа ингээд энэ нэг дотор нь ингээд энэ нэг мэдрэгт хүн болгол тийм мэдрэмжтэй байгаа шүү дээ. Тэр мэдрэмжийг нь ид гаргаад өгчдөг. Тэ? Өөртөө нь одоо ингээд харагдахтай хүн бол шууд харагдахтай болж ирдэг тэ. Одоо ганцаардах дуртай хүн бол шууд ганцаардах болдог юм шиг нийгмийн давхаргаас баян хүүхдүүд хэрэглэж ойлгож болохгүй. Бүх нийгмийн давхар хүмүүс хэрэглэж байгаа. Энэ болохоор эхчүүдийн хувьд бол манай хүүхд ихгүй гэсэн ойлголт байхгүй. Манай хүүхд ястай сайн хүүхд гэдэг ястай сайн хүүхд ястай сайн хэрэглэнэ. Ястай хинээс ч баригдaltaгүй харин ч бүр нэг нууцаар бүр нэг сайхан хэрэглэнэ тэ. Тэрнээс тэр одоо эцэг эхчүүд хүүхдүүд энэ хард амхийг мансуурлах бодистой оролцолтож магадгүй гэдгийг яаж таних вэ? Та нар хамгийн түрүүнд юугаа нуудаг вэ? Яаж танигдахгүй байдаг вэ? Тэр яаж таних вэ гэдэг асуулт гараад байна дээ. Наач бол юу л да зөндөө даргууд байна л да бидэрт бол биднэр ч шүү дээ тэнийг юм чи. Зүгээр юу л ихтэй юу ах хэрэгтэй. Хүүхдүүд нь ингээд одоо байж байгаа дэр нь маш сайн кармаг нь үзэх хэрэгтэй. Тэр тааш бас нэг хүн чинь те ингээд мөнхийн цэвэр арим байхгүй шүү. Ингээд алдаа гаргаж магадгүй шүү. Одоо тэр нэг үйл ажиллагаанд донд те одоо чинь ийм байд. Одоо юу цаг шалах хэрэгтэй хүүхдтэйгээ. Цагийг шалах хэрэгтэй. Утасны гадар кейс гэдэг те. Кейсийг скулж үзэж явах хэрэгтэй. Дотор нь юу байж болох вэ? Чиг. Юу юм бэ? Одоо ингээд жижигхэн ингээд барилын шавар ингээд дүүрүүлж одоо ингээд хомсны талаар нэг дөрөв бас нэгтээд адилхан зүгээр барилын шавар шиг харанг чиг байгаа. Яг барилын шавар шиг ингээд тийм юутай материалтай. Тийм чигнүүд одоо ч ерөөдөө тийм одоо тийм том ногоон бацааны ч юм уу видео авч байгаа хүн байхгүй болчихсон шүү. Одоо жишээ нь нэгдүгээр чиг хамгийн их. Одоо ингээд цагны арт март ч юм уу те. Цагны артлын нөгөө нэг стил төмөрч гэж тэр юм дээр наага цагаа зөрчдөг. Тэр болохоор шаварч ундгүй эсвэл кейснийхаа дотор нэг наачдаг тий. За эсвэл ерөнхийдөө бол ингээд за юмнууд дээр тэр нэг наадаг юм байж байгаа. Тэгснэ бас нэг өөр юмнууд хэм бол мөнгнүүдийг шалгах хэрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн вацаанууд тэнэгтгэл тий. Мөнгөө дөрөв нугуулсан байна шалгах хэрэгтэй. Одоо ерөнхийдөө ингээд энэ орооч юм байдаг шүү дээ. Одоо ороод бол баригддаг гэдэг бол бүгд мэд. Зүгээр одоо нэг шинэ авторитет дэргэдэг шүү дээ. Нөгөө цагтаар сургачаар нарийнсан гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг одоо тэрийг ингээд дөрөв нугалцдаг бас байхгүй. 8 ч лөө ингээд юм нуглаад нөгөө нэг ингээд хуйларч юм гараад ирж шүү. Тэр чинь нуглаад энэ жижигхэн дөрөвчөн болоо сайн ингээд яагаад кармалдаг. Тэ? Тэгээд одоо ингээд цагаан мөнгө авч ирж байна шалах. Цагаан мөнгө.
10, 20 төгрөг, 5 төгрөг. Ялангуяа яг тэгвэл одоо 1000 төгрөг ч юм уу те тэр мөнгө чинь талбай томтой орох тийм зузаан болдог том болдог учраас 1000 төгрөг мөрөөр хизээч тэхгүй. 5 төгрөг бол одоо мараа хамгийн сайн ч юм уу те 5-10 төгрөг тэгсэн шинэ мөнгө авч явж байна хүүхэд чинь те. Тэгэд одоо чинь нэг галтгаа ойлоод одоо чинь нэг пэйж мэжтэй ойлоод чинь телеграмаар шалгах хэрэгтэй тий. Телеграмаар шалгах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол юу гэдэг нь тэр нь хөө ичээчээ дарахж авах хэцүү дээ. Энэ чинь айгүй нарийн тоглоом байгаад байгаа шүү дээ. Бас тийм замрах юм биш тий. Тэгээд юу гэдэг ш нэг юм ярьсан манайх мэддэг байхгүй. Тэр яхад මොකද Facebook family secret гэсэн байдаг. Тэр ерөөсөн манай монголчууд ашигладаг. Хүүхдтэйгээ ингээд энэ найзууд болсноор family secret гэдэг тийм connection гэдэг тохиргоо хийдэг байхгүй. Тийм бол хүүхд чи гэхдээ хүүхдтэй мэддэггүй Facebook-ны хүүхдүүд ч өөрсдөө мэддэггүй байгаа. Тэр ингээд хэцүү өөрсдөө ингээд family secret тохиргоо гэдэг өөрсдөө тэрэндээ фаст оруулах юм бол хүүхдтэй ирж байгаа чат хүүхдтэй ирж байгаа мэдээллүүдээр бүгдийг хүлээж авдаг байхгүй. Одоо чинь ингээд гадны ертөнцид одоо тиймэрхүү зүйлсээр одоо ингээд ийм зүйлсээс хамгаалах тийм бий болох ч тэрийг бас бид нар зүгээр л ингээд энэ Facebook-оор коммент бичээд гуцж байгаа оронд интернет хэрэглэл бити Facebook-д ор гэхийнхээ оронд тий. тэрийг хяналттай болох бүхэл Facebook өөрсдөө тохироо гаргаад settings дээр бий болгосон баг бид нар өөрсдөө мэдгүй болоод тий. За тэгэхээр өдөрчдийн коммент сэтгэлүүд уурсаж байна. За миний Facebook хаягаар ч гэсэн маш их загтал ирж байна. За энэ дотроос сурталчилгаа явуулж байна. Сурталчилсан яриа явууллаа. Сурталчилсан хүний яриаг явууллаа гэдэг сэтгэл маш их ирж байна. Өдөрч та бүхэн зарим ямиг зөв ойлгох хэрэгтэй. Бид нар мэдэхгүй юмнаас алддаг. Энийг бид нар мэдүүлж байгаа. Бидний олон үзэгч, олон хүмүүс тэр тусмаа хүүг залуучууд хоорондоо ийм мэтийн ямар нэгэн хар тамхичинтай ярилцаж үзээгүй учраас энэ орчинд юу байдаг, энэ орчинд юу болдог, энэ нэгэн тойронд юу байд юм бэ гэдэг огт мэддэггүй. Мэддэггүй учраас миний хүү, миний охин зүгээрээ манайхан тэхгүй ийм байгаа гэд бодоод байдаг. Гэтэл яг эдний дунд орох юм бол бурхан минь эндээс чинь хүүхдээ яаж би хамгаалах вэ гэдэг айдаст хамгийн дөрөнд автдаг юм бэл. Миний хувьд эцэг хүн би энэ бүхнээс сая энийг эргэн тойронд ингээд асууж сурвалжлаад олон залуучуудтай уулзаад явж байхад би ганц л юм бодсон. Ямар ч баг болцоогүй шахам юм биш үү дээ. Би яаж энэ бүхнээс хамгаалах вэ? Яавал би хүүхдээ энэ бохор бузарлагдсан хөгийн балиар заваа нийгэм дунд эрүүл сарвал бүтэн авч үлдэх гэдэг энэ айдас надад төрдөг. Энэ залууч гэсэн бас ийм хэрэглээтэй ч юм уу эсвэл одоо ийм болоод төрчөөгүй. Өнөөдрийн байгаа шиг ийм сэтгүүтэй болоод төрчөөгүй. Залуугийн хувьд бол харин бас би оролцсон нэвтрүүлэгт оролцсон оролцож болгоно магтдаг. Юу гэхээр эрд зөрөг гаргаж энэний тухай хэлж өгөө. Хүргье бие үнэлэлт янхандал годомжны сөрөг ертөнцийн бидний нөгөө өөрсдөө ордоггүй хаяа өөрснөө гар дүрдэг мөртлөөсөө тэр дүрсэн гараа угаачгаад цэвэр ариун хүмүүст аашилдаг энэ ертөнцүүдийн ард чинь ерөөсөө игэлжирийн хүмүүс ингийн иргэдэн маань байдаг. Бидний нийгмийн нэг хэсэг байт юм а. Тийм ч учраас энэ бүхнийг сонсгоод үр хүүхдэд анхааруулад хилээд ойлгуулад яриад за хар тамхич нөхөр чи ингээ ярьд юм байх шүү. Ингээ дондчхоор ингээ солиорд юм байх шүү. Энэ хүн одоо ухаарсан улмаас энэ нэвтрүүлэгт ирээд ингээд ярьж байгаа юм байна шүү. Залуучууд сэрэмжлэг хүргэх гэж байгаа юм байна шүү гэдэг ийм байдлаас одоо нэвтрүүлгийг хүлээж аваасаа гэж хүсэж байна. X хөтөлбөр мэдээж 50% дэмжлэг, 50% шүүмжлэлтэй дандаа явдаг. Зүгээр одоо байгаа нийгэмд байгаас нэвтрүүлгүүдээс хамгийн хүнд сэлбэтэй нэвтрүүлэг бидний хувьд 7 хоногийн турш юусэн нүрэх ажил ганцхан зочны асуудал үүсэж нүрэх ажилтаа явдаг. Өнөөдөр бид нар бүтэн 3 сар 4 сар хөлсний эцэст анх удаага ярьж чадах тэр одоо энийг хэрэгжилж байсан хүнийг олоод байж байгаа. За тэгэхээр та хар тамхиг хэрэглэснээр ямар хохирол амссан бэ? Чи надад ярьсан шүү дээ. Би бол бүр аимшигтай байдалд орсон гэдэг. Энэс тэгэл юу л та юу л ахгүй да тэгээд хөгийн юм их болно шүү дээ. Ер нь бол
Зүгээр одоо ингээд одоо би ингээд сууж байгаа шүү дээ. Одоо ингээд хэрэглээ болоод хараг 2 жил мэл болж байна. Тэгэл ингээд яаж хат энэ хугацаанд ингээд одоо ингээд зүгээр сууж байгаа ингээд амар хэцүү байдаг байхгүй надад. Тэгээ ингээд зүгээр ингээд байж байгаа. Тэгчихэд ингээд зүгээр биш байдалтай инээсээ янз бүрийн орцсон одоо ингээд маа найзтай зүгээр одоо энэс гарлаа гэдэг энэ түүх дуусахгүй байгаа байхгүй. Жишээ нь одоо манай 2 найз ингээд аавд байдаг. Найз ч гэжтэй танил байсан л дээ. Гэтэл ер нь хэсэг бас хүмүүс атсаар би нөө мэддэг болно шүү дээ. Тэс гэрийн мэддэг. Тэгээ ингээд байж хад одоо аавд орцсон. Гэтэ яг үндэ над хамаагүй л дээ. Гэтэл надаас хамаатаач юм байгаа шүү дээ. Өөр одоо ингээд миний гар бол тайрагдаагүй, би өхөөгүй тэ. Гэтэ ямар нэгэн нөлөөлсөн гэдэг чинь амар байгаа байхгүй. Тэгэд эрүүл мэндийн хувьд, сэтгэл зүйн хувьд за тэгээд ар гэр хамаатансад найз нөхдийн хувьд тэ ямар өөрчлөлтүүд орсон. Хамгийн том тэнийг юм бол юу л гэдэг юм бэл. Одоо ингээд одоо тэрмэрхүү хугацаанд ингээд явж байгаад ингээд одоо ингээд тэр үед ихтэй ингэж боддоо шүү дээ. Миний зөв би хамгийн ухаантай. Би тэгснэ яг өөрөөхөө байна. Хинч баригдаагүй байна. Тэгээд хинч намайг ойлгохгүй. Миний дотоод гэсэн чи хинч намайг ойлгохгүй. Миний бодсон яг тэр бодол зөв хамгийн зөв бодлыг би одоо бодож чадчихэв. Би зөв тэр үед боддогсон бодлогоо тарьж байгаа шүү. Тэгэхээр ижээ аав минь ингэж итгэхгүй. Би одоо тэгэхээр би хүний амьдралыг ойлгочлоо. Би юмны ухааныг нь олчлоо тий. Би өнөөдрийн хин хаан яаж амьдрах вэ? Мөнгөний учрыг олцлоо гэж боддог ус тохойд. Тэр үед надад юу ч хэрэггүй санагдчихсан. Угаасаа би олцсон. Надад хин ч үуч ярихгүй. Би угаасаа үнэхээр мундаг гэж өөрийгөө боддог байсан. Тэгээ ингээд тухайн үед өөрийгөө царилах гэж боддог байсан. Царилнаа хаад үнэхээр царилах нэрээ. Гадуур байхад хүн болгоноо царилах гэж хардаг. Миний хувцс хүртэл гоё. Хичээж хэвтэлгүй санагддаг байсан надад. Бүх зүйл надад гоё байгаа санагддаг байсан. Хүүхэн болго надад найрагдаад байгаа юм шиг те. Тэгээ ингээд ээж аав юм ярих надад аяг тэнэг санагддаг байсан. Гэтэл тухайн үед тухайн үед үнэхээр тэнэг юм яриад байгаа санагдав. Юу ч мэдэхгүй те. Хараагаа уцыг гэдэг мэдэхгүй санагддаг байсан. Тэгээ ингээд одоо эргээд ингээд харахад ийм хөл хийж байгаа хийсэн. Тэгээ эцсийн дүнд ингээ эргээ харахад надад ингээ юу ч нэмэгдээгүй байсан байгаа хэрэг. Харин миний бүх юм алдагдсан. Тэ? Би хизээч юу ч зүг гэж хараагүй байсан байгаа хэрэг. Би бүгдийг зүг гэж бодсон. Би хамгийн сайн найзад алдсан. Бас зарим найзад авсан нэгтлээ. Хайрын сайхан хүүхдүүд одоо би ингээ боддтой. Хайрын сайхан найзад би тэгтээ уралддаг үл дээ. Тэр хүнээс өөрөөсөө авалт. Хайрын сайхан найзтай байхгүй. Би одоо ч наавж байгаа хүүхэд биш болсон шүү дээ. Ерөөсөө ингээд ойлгож чадахгүй болцоо одоо. Аа зөвхөн үл дээ. Гэхдээ би ерөөсөө ойлгож чадахгүй болчихсон шүү дээ. Яг үндэ ингээд одоо ингээд гараа явахаар би яг түүнээс таньх авч чаддаг шүү дээ. Би зөв одоо л ингээд зөв дэвс бодож юм л та. Наад нэг хүмүүст айгүй харилцах хэцүү болсон юм санагдаад байгаа байхгүй. Ядраатай. Тэ. Юу нэг ингээд ийдэхгүй. Гэхдээ фэс өөрөө энийг бас хай мэдрээд байдаг л да угаасаа. Нэг ч болохгүй цаагаан шиг тэ. Тэг хүний бодлогыг хүлээж авах айгүй тийм чадамжгүй болсон юм санагдаад би өөрөө. Гэхдээ тэрийг өөрөө бас мэдээд байна л да. Сайн. Тэгээд юу гэж хэлмээр. За. Уучлаарай тасчлаа. Сэтгэл зүйчийн яриаг хүрлээсэн үзэгч
бас их олон болж байна. За над руу энэ юу биес банк хараалга комментароос орж иж байна. За дээрэс нь миний Facebook хаягаар их орж ирж байна. За миний Facebook хаягийг асуусан хүмүүс олон баг шиг байна. Миний Facebook хаяг Болтко журналист гэсэн Facebook хаяг байж байгаа. Латинаар аюу англиар бичсэн Болтко журналист гэсэн хаяг байж байгаа шүү. За сэтгэл зүйчээс асууж байгаа хүмүүстээ сэтгэл зүйч үйлсдэг Facebook хаягтай, сэтгэл судлаач үйлсдэг хаягтай. Тэгэхээр би тантай бас танаас юу асуухад энэ сэтгэл зүйчийн хувьд та хүнээ анзарч байгаа баг. Тийм үү? Төрөөнөөс хойш хөлн 1 минут доктортой байсан үг те. Байнгын нэг үл ийм 2 өдөөс илгээгээс ягаад гэхээр энэ бол дотоод оюун санаа тогтохгүй гэсэн үг шүү дээ. Айдас байна, түгшүүр байна, дарамт байна, те докторгүй байна. За дээрэс нь энэ хүн зөвөр ингээд би анзарч хахад гарны сэлгэлт хуруугаараа оролдолт их байна. Хоолоогоо их засч байна. За тэгээд дээрэс нь түрүүнээс хойш ярьсан 20 гаруй 30-аад минутын ярианы хугацаанд энэ хүн ярианд ямар систем байхгүй гэсэн. Тэ орсон болгон руу ороод ингээд систем байхгүй. Магадгүй ихний ярьснаа одоо санаж ийнэг үү гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд өөрсдөө аюу харагч байна. Энэндээс та ер нь сэтгэл зүйн хувьд ер нь энэ хард тамхичийн хүмүүсийн хувьд дүгнэлт хийхэд энэ ямар шүү байдаг вэ? Ерөнхийдөө бол яг ийм мас урах төрлийн бодис сэргэлж байгаа тохиолдолд би физиологийн хувьд хамгийн түрүүнд өөрчлөлт гарч эхэлдэг. Энэ нь юу вэ гэхлээр одоо түрүү нөгөө хэрэгэлсэн үед ямар байдаг вэ гэдэг талаар ярьсан байгаа шүү дээ. Тэг ингээд ийм хит хөөрлийн байдалтай болчдөг. Ерөөсөө энэ мас уруулах төрлийн бодис маань одоо 2 жил болсон байхад минийхаар бол эмчилгээгүй шүү дээ. Тий. За тэгэхээр яг нөгөө дараа нь яриад ирчих тий. Яг нөгөө мас уруулах бодис сэргэлж байгаа тохиолдолд энэ маань өөрөө одоо энэ хүний төв мэдрэлийн одоо систем одоо бүх биеийг одоо удирдах байгаа энэ системд хамгийн их нөлөөлдөг юм бодис одоо байдаг байхгүй мас урах төрлийн бүх бодисод. Тэгэхээр яаж юм гэхлээр бүх одоо тэр нөгөө нэг юу хэвийн явагдаж байгаа үйл ажиллагааг хамгийн дээд зэгт нь хөөрлийн зэгт нь авчирдаг гэсэн үг. Тэрнээсээ болоод бүх хэмээг одоо би төгс мэдрээд ин гэдэг мэдрэмжийг хувь хүн авч эхэлдэг. За тэгээд тэр нь яадаг вэ гэхлээр гараад ирэхлээр яадаг хөр бүр уналтанд орчдөг. Юу ч ингэж битгэхгүй байгаа юм шиг мэдрэхгүй байгаа юм шиг магадгүй нөгөө яг энэ мас уруулах бодисыг одоо нөгөө хар бишээ тамхи одоо архитай зөвлөх юм бол нөгөө шаардлагатай байдалтай ороод ирэх юм бол одоо нөгөө бүх бие физиологи уналтын байдалд ороод одоо нөгөө физиологийн харагдахад өөрчлөгдөх тэр байдлууд харагдаж эхэлт одоо нөгөө салганах, чичрэх одоо юу гэдгийг тэгээ нөгөө хүүхэн араанд бол одоо тодорхой хэмжээний хүүхэн араа томорцсон байдаг тийм зүйлүүд ажиглагдаж эхэлдэг. Тэгээд дээрэс нь одоо хоёрдугаарт нь болохоор зан чанарын өөрчлөлтүүд орж эхэлдэг. Юу гэдгийг яг хэрэгэлсэн байгаа үедээ бол одоо тэр нөгөө хувийн зан чанарууд нийлэрч гарч ирдэг гэж байгаа шүү дээ. Одоо ууртай болдог, инээдэг, эсвэл их баясгалантай болдог, ганцаардаг ч гэдэг юм уу. Энэ зан чанарууд нь ил гарч эхэлдэг болвол за яг нөгөө нэг одоо энэ хэрэглэхгүй байгаа үедээ болохоор одоо эсэргээрээ тэрийг мэдэрч эхэлдэг. Тэгэд энээсээ болоод нөгөө сэтгэл зүйн хамааралтай болж эхэлнэ. Төрөөнийх нь бол бие махбодын хамаарлаа шүү дээ, тий. Бид гараад байгаа янз янзын өөрчлөлтөнд одоо дурлах магадгүй тэр нөгөө нэг ямиг ингээд төгс мэдрээд ин гэсэн зүйлдээ мэдрээд ингээд одоо сайхан сонсоод байн, сайхан хараад байн, тий. Бүх юмыг гоёор мэдрээд байн гэсэн тэр нөгөө бие махбодын хамаарал. Хоёрдугаарт нь болохоор одоо сэтгэл зүйн хувьд, тий, зан аршингийн хувьд ингээд би өөр болоод байн гэдгийг бас ингээд сэтгэл зүйн хамааралд ороод эхэлж байгаа. Тэгээд энэ зүйлүүд нь одоо яадаг вэ гэхээр дам хамаарлыг бий болгодог. Тэр нь юу вэ гэхээр одоо хэрэгжилж байгаа үедээ одоо нэг тийм нээлтдэг найз нөхөд гэж байна те. Одоо хэрэглэх одоо тэр хэрэгэлдэг одоо хүрээлэл гэж байгаа шүү дээ те. Тэр хамаарлыг бий болгоно. Дээрэс нь одоо найз нөхдийн хамаарал гэдэг зүйл бий болж байгаа. Энэ нь юу вэ гэхээр найз нөхдийн гэр бүлийн хамаарлыг бас давхар дам хамаарлыг бий болгочтой. Гэр бүлийн харилцаанд магадгүй одоо эхнэр нөхөртэй байсан бол эсвэл юу гэдгийг ээж аав нь ч гэдэг юм уу те яг энэ дотны хүмүүстэйгээ зөрчилтэй болж эхэлдэг. Тэгээ энэ нь ерөөсөө ингээд мүд одоо тэг ойлголцохгүй ийм байдлыг үүсгэж эхэлдэг. Тэгэхээр гурван төрлийн ийм хамааралд бол ингээд орчиж байгаа гэсэн үг. За нэвтрүүлгийн хувьд бол хард амхны сүлжээ ямар байдаг, хинээс худалдаж авч хинээс зардаг энэ бол бас цагдаагийн байгууллагаас надад анхааруулсан байж энэ бол цагдаагийн байдлын мөвдгөн байцаах шалах үйл ажиллагаатай шууд холбоотой учраас энэ талаар ярьж болохгүй гэсэн. Урд нь бид нар 2 удаа хард тамхитай холбоотой хүн тэрс маань нэг удаа 15 жилийн ял төлөвлөсөн байгаа хүнийг оруулах гэсэн боловч одоо цагдаагийн байгууллагаас манай үүдэн дээрээс шууд буцааж авч явсан байж байгаа. Ягаад гэвэл энэ бол энэ хард тамхины сүлжээ бүх энэний ардаас ингээд шалгаад байнгын үйл ажиллагаа хийгээд явж байгаа учраас энийг ингээд зарлж мэдээлж тэ ямар нэгэн байдлаар болдоггүй маа гэдэг. Тийм учраас би одоо энэ чи хинээс авдаг байсан. Манай зочин бол шууд ярих гэсэн тэ. Чи хинээс авдаг байсан, яаж зардаг байсан,
яаж ямар сүлжээгээр зард юм бэ? Энэ нь бас магадгүй үзэж байгаа үзэгч сонирхож байгаа хүүхдүүдэд хичээл болчих магадгүй юм л да. Тийм учраас бас болгоомжлоод ярьсангүй. За зочны хувьд бол бас боломжийн чадлагаараар ярьж байна. Би чамайг хар тамхи одоо сонирхож байгаа залуучуудад юу гэж хэлэх вэ гэдэг асуултаар ер нь нэвтрүүлгийн цаг өнгөрүүлж байна л да. Одоо хар тамхиг гоё гэж бодоод байгаа. Хэн нэгэн найз нь ятгаж байгаа. Хэн нэгэн найз нь оруулж үзүүлэх гэсэн, нэг ахтар аваач гэсэн, тэ? Эсвэл нэг хоёр татаад үзсэн зүгээр юм санагдаж байгаа тэр залуучууд юу гэж хэлэх вэ? Гэрэн тэгэл одоо ингэ хэрэггүй гэдэг үг гэдэг шүү дээ. Тэрийг бүгд мэддэг мөртлөө ингэж байдаг. Тэгэл хамгийн гол нь хүн яадаг да. Хүн ингэж хориглол байх гэсэн ухаардаг юм байна л да. За нэг юм алдчихж ухаарна. Тэгэлэг тэгээд ухаардаг юм лээ. Тэгээд ямар нэг юм алдчихж өөрийнхөө амьдралд маш том буруу зүйл болж ирэх хүн ойлгодог. Гэхдээ тийм зүйл одоо тэр буруу зүйлтэй бүр яг юм бүр асар ойрхон байдаг ирмэгдэр нэгдэх зүйл. Тэгэхээр алцаа энэ ухаах шиг хэцүү юм байхгүй шүү дээ. Тэгээ яг залуучтай ихэд нэг том алдахаас өмнө ухаараарай. Тэгэхээр алцаа энэ хэцүү байдаг шүү л гэж хэлээ да. Тэгэхээр угаасаа буруу гэдгийг мэдж байгаа бол зүгээр л үгүй гэж болоо шүү дээ. Тэгээд үгүй гэж хэлэх. Чиний үгүй гэж байгааг хэн ч өөрчилж чадахгүй шүү дээ. Яг үнэлэхтэй юм уу? Үгүй гэдэг тас хэлэх зоригтой болох хэрэгтэй байдаг тийм. Би бодсон л да яг нэг өглөө босоод надад бас нэг том юм алдсан. Тэгэл зүгээр л айгүй амархан юм билээ. Үгүй гэж хэлэх чинь. Зүгээр л үгүй юм хэлдэг шүү. Зүгээр л үгүй. Контакта нийлээ бүх дугаараа устгалаа тий. Зүгээр л гоё гадаа харлаа суулаа. Сархан цэвэр агараа амсгалаа. Гэхдээ бол цаал хийлээ тий. Зүгээр л гоё. Агаас нь хичээлдээ явлаа. Зүгээр л гоё. Найзтайгаа гоё кафе сууж юмарлаа. Зүгээр л бүх юмнаас үгүйгээр дэндүү амархаа. Аяга амархан шүү нэр. За ингээд төвчтэй X хөтөлбөр хөндөрлж байна. За сэтгэл зүйчийн хувьд бол өнөөдөр зочны хариулыг сэтгэл зүйчийн хувьд нэг хайхтар юм хариулсангүй уучлаарай. Гэхдээ таныг бол зайшгүй байх хэрэгтэй. Зочин маань бас сэтгэл зүйчтэй танилцъя, уулзъя, тэ? Надад бас тайвшрах, тайтрах боломж хэрэгтэй байна гэдэг заавал хүсэл тавьсан. Тийм шаардлага тавьсан учраас та бас хамгаалт бамбаа байсан, бамбаа байсан баг тэ. За ингээд нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Өндөрлөгийн цаг өндөрлж явахдаа би нэвтрүүлд авчирсан мэдээлэлээр одоо үзэгч залуучууд гэр бүлийн хүмүүсийг өндөрлөе гэж бодож байна. 2001 оноос хойш 1 сая орчим Орос залуу хар тамхины улмаас амнасаа алдсан. Сүүлийн 10 жилд Оросын холбооны улсад 15-аас 34 насны 15 гэдэг тоо анхаарал татж байгаа болов. 35 оны 1 сая 200 мянган хүн хар тамхинаас болж нас орсон. Эдгээрийн үхлийн 75% нь хар тамхи хэтэрсэн болон түүний хордлого илүү тэрлэнс болсон байна гэж байгаа. Тэгэхээр Оросын холбооноос 143 сая хүн амтай гэтэл хар тамхины мэдээлэл нь яг бүртгэлдээ бол 30 юм уу 40% тал байдаг гэсэн юм мэдээлэл. 30 юм уу 40% мэдэгдэхэд л ийм байдалтай. 1 саяар тоологож байгаа. Гадаад харилцааны яамнаас хар тамхины гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийг олон нийтэд сэрэмжүүлсэн байдаг. 10 сарын 17-ны байдлаар гадаад улс оронд манай улсын 163 иргэн 13 улсад хар тамхины улмаас ял эдэлж байгаа гэсэн одоо тоо байж байгаа. Үүнээс гадна цагдаагийн байгууллага саатуулагдаж хэрэглэх сэжигдсэн иргэдийн тоо 270 хүрсэн байна. Төрүүчийн иргэд 18 20 жилийн ял төлөвлөгдсөн байж байгаа. Турк улсад ажил зуучлал нэрээр иргэдийн эрх ашиг зөрчиж хар тамхитай холбогдуулан бас Туркд өндөр цалинтай ажил зуучлал нэрээр Монгол иргэдийг авчиж эрх ашигын хохирог асуудал байж байгаа. За ингээд зөвхөн хар тамхитай холбогдохоор өнөөдрийн байдлаар Турк улсад хэд 33 иргэн ял эдэлж байгаа юм байна. За хятад бол хар тамхитай холбогдвол нэг бол бүхнээсээ одоо хоригдох ял эсвэл цаазаар ахуулах ял иргэдийг хүлээж идэг. За ингээд хар тамхины эрэгт холбогдсон ял эдэлж буй иргэдийн газар нутгаар нь авч үзвэл Хонконгод 6, Уйгур Шинжаанд 1, Бээжинд 4 иргэн, Хөх хотод 17 иргэн, Дунгуанд 3 иргэн, Кинжинд 1, Хибэд 1 иргэн тус
бүх насаар хоригдох ял авцсан байж байгаа юм байна. Эсвэл цаазаас дандаа Монгол иргэд. За 2000-аас 11 онод 7-оос 8 орчим иргэн холбогдож бас бүх насаар хоригдох ял авсан байна. Энэ дээр уучлаарай. Нэг чухал юмыг бүр заашгүй хэлэхгүй бол болохгүй юм шиг байна л да. Энэ дээр 15-аас 35 нас гэд яг нас зааж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ 15-аас 35 насны сэтгэл зүйн онцлог гэх юм уу одоо сэтгэл зүйн суур хэрэгцээ гэж яриа л да тий. Тэр нь юу байдаг вэ гэхэлэр яг өсвөр наснаас эхлээд одоо нөгөө өсвөр насныхан маань яадаг вэ гэхэлэр биегээ хайж эхэлдэг. Би хийм бэ? Тэгээ энэ хорвоо ертөнц яг юу юм бэ гэдэг асуултанд хариулахын төлөө амьдардаг юм шиг ерөнхийдөө сэтгэл зүйн яг тийм одоо чиглэлтэй байдаг. Тэгээ яг энэ чиглэлдээ яадаг вэ гэхэлэр хувь хүний хамгийн чухал одоо тэр төлөвшөл гэх юм уу да тэр зүйл бий болдог. Одоо хобби гэж ярьдаг бид нарын ярьдгаар тий сонирхол нь төлөвшөж эхэлдэг. Тэгээ яг энэ сонирхол төлөвшөж эхлэх насандаа яадаг вэ гэхэлэр бүх юм руу ингээд маш сонирхолтойгоор хүн ингээд нөгөө нэг юу татагддаг юм байна л да. Одоо тэрнээ сайн ч үж болно, муу ч үж болно. Хэрвээ муу юм руу татагдсан байх юм бол энэ нь өөр эмгэг хобби болоо явчихдаг. Тэгээ яг энэ насныхны хувьд болохоор нөгөө биегээ хайгаа явж байгаа, магадгүй энэ хорвоо ертөнцийг таних гад явж байгаа энэ байдал нь өвөрмөц содон одоо тий одоо ийм ингээд таалттай байх тусмаа илүү их анхаарлын татаад ингээд орох одоо тэр эрсдлийг бий болгочихж байгаа. Тэгэхээр энэгээр дамжуулж юу хэлэх гээд байна вэ гэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхээ одоо тэр хоббиг хөгжүүлэх, сонирхлыг хөгжүүлэх тал дээр илүү төлхөө анхаарч чадах юм бол хүүхэд чинь одоо тэр ганцаардахгүй байх нь тий хүүхэд чинь илдэв одоо яманд татагдаж сонирхол нь одоо тэгэж чиглэхгүй байх нь гэдгийг л анхааруулах гэдэг. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Үзэгч та охин X хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Өнөөдрийн харт амхны тухай яриа, харт амхны дулуу одоо залуучуудаа сэрэмжлүүлэх хөрөсөн зочны маань яриаг сонсоод та охин нэгийг ойлгож хоёрыг ухаарсан байх гэж бодож байна. Өсвөр насны хүүхэдтэй бол өсвөр насны залуучууд танаа гэрт байгаа бол бас яг одоо ярилцаад үзэх хэрэгтэй байна. Ингээд X хөтөлбөр өндөрлж байна үзэгчтэй. Баярлалаа.